Тэгээд 5 жилийн үндсэн чиглэл хэлцэж байгаа энэ хилцүүлэг бол маш чухал хилцүүлэг үү. Тэгээд сонгуулийн 4 жилдээ давхцахгүй байх нь ч гэсэн энэ зөв баха ураг. Монгол төрийн залгамж халаа бол энүүгээр сонгуулийн жилээр солигддог байж болохгүй. Юм учраас залгамж чанартай байх үднээс ингэж явах хэрэгтэй баха. Энэ дээр энэ усны асуудлаа илүү шийдэхгүй бол нэг хэсэг нь усгүй сангаад тэгээд эндээсээ одоо хамаг нөгөө төсвийн орлогоо бүрдүүлээд тэгээд Монголд яриа тэр төсвийн орлогоороо амжууж тэнгуүтэ усны асуудлыг зөвхөн говийн асуудлууд, говийн бүсийн нэг 7 гишүүдийн ярьдаг асуудал мэтээр ингэж ойлгож байгаа зарим хүмүүс байх шиг байна. Тэгэхээр одоо тэр уул уурхайг нээснээрээ тэр говийн ард түмэн хохирох ёсгүй. Амьдралын үнэн гэж байдгаа. Тэгэхээр тэр одоо Монгол улсын маань одоо орлогыг төсвийн орлогыг бүрдүүлж байгаа тэр нутаг усны ард түмэн уугуул иргэдийг малчид ард түмэнг хайрлж энэ усны төслөө одоо эрен биеийн одоо маш дээш нь явуулах хэрэгтэй байна. Тэгээ энэ тээзүүн одоо ямар их үнэтэй байдгийг одоо жишээ нь Хэрлэн тоонтын тээзүү 10 тэрбум гэж байгаа. Орхон ангийн тэр нэг дид төсөл 13 тэрбум гэж байгаа. Тэгээ энэ одоо эдийн засгийн хөгжлийн яам учрал сайд, жавхлан сайд нар энэ тээзүүдээр ер нь бодиттой юм уу? Энэ одоо усны хоёр төслийн тээзүү сая бол ерөөсө зөвхөн тээзүүний мөнгийг л суулгасан шүү дээ. Бүгдийг суулгаж чадаагүй. Тэгэхээр энэ дээр одоо та бүхэн маань ямар хөө бодолтой байна вэ гэдгийг асууя. Өмч хөвчлөл дээр одоо Эрдэнэс тавталгай жишээ нь яагаад ингэж хардлын одоо гол бай болоод байна вэ? Яахаараа одоо энэ компани нэр хүнд одоо ийм одоо хамгийн доод түвшинд байна вэ? Тэгэхээр энэ Эрдэнэс тавталгайг л яаралтай зохих хэмжээнд нь хөвчлөх хэрэгтэй. Энэ хөвчлөлийг яаралтай зохион байгуулах хэрэгтэй. Билээхийн одоо жишээ байгаа шүү дээ. 34% нь төрдөө авч үлдээд 33% нь Монголын хөрөнгийн бирждээр арилжаалаад 33% нь Монголынхоо нийт ард түмэнд хувьцааг нь өгөх хэрэгтэй. Одоо хэдэн үеийн өгчөөд байгаа вэ? Тэн дээрээ нэмээд 33 хүртэлх хувийн нийт ард түмэнд өгөх хэрэгтэй. Ингэх юм бол одоо өөрийнхөө өмчөөс сулгаа хийдэг тийм хүн гэж байхгүй шүү дээ. Жишээ нь одоо тэр 33%-ийг Монголын нэртэй компаниуд авчих юм бол энэ компанийг маш сайн хянаад ямар ч одоо алдаа гаргахгүй авч явуулах ийм бүрэн боломжтой ийм Монголынхаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих хэрэгтэй. Монголын аж ахуйн нэгжүүд сайн ажиллаж байж Монголын эдийн засаг сайжирна. Өөр ямар ч гарц гаргалгаа байхгүй. 33% нь Монголын хөрөнгийн биржээр ингээд арилжаалах юм бол Монголын хөрөнгийн бирж бол үнэхээр өөдөө дэшээ гарнаа. Тэгээ энэ өмч хөвчлөлтөөр Эрдэнэс тавталгай ялангуяа өмч хөвчлөлтөөр одоо энд байгаа хүмүүс бас өөрийн зүгээс бас хариулт хэлээрээ. Байгаль орчны яам бол энэ усан дээр бол үнэхээр анхаарч чадахгүй байгаа. Тэгээ нэрэндээ ч болохгүй байгаа юм уу? Учрал сайд хариулъя. Тэгээ говийн гишүүд бас усны энэ төслийн асуудлаар бол бид хэдүүд уулзсан. Тэгэхээр усны энэ төслүүдээ явуулах хэрэгтэй. Тэгжиж жилийн уул уурхай салбарын төслүүд бол урагшлан шүү дээ. Тийм учраас энэ бол зөвхөн нэг говийн эдийн гишүүний эсвэл говийн бүс нутгийн асуудал огт биш. Тэгээ ер нь бол орон нутагт нь тэр нөлөөллийн бүсүүд дээр амнаатын орлого ч гэсэн илүү төвлөрдөг. Тэгээ энэ уус нөхөн сэргээх чиглэлийн одоо төслүүдийг бодлогоор дэмждэг болж иж тэр орон нутгийн иргэд бол өөрсдөө тэр үр шимийг нь хүртэж ижил энэ уул уурхайг дэмжин шүү дээ. Тэрнээс биш ингээд үр шимийг хүртэхгүй тохиолдолд дэмжихгүй. Энэ үндсэн чиглэл дээр бол бид нар энэ хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хавцрал дотор орхон анги төслийн
ажлыг бол бас тусгасан байдаг. Хэрлэн тоонтыг ч гэсэн тусгасан. Хэрлэн тоонтын тэзүү бол нөгөө оюутлогын санхүүжилт дээр 3 сая доллар хийгдэж байгаа. Сая бол би усны төсөл дээр төсөвдөр дэмжигдсэн гэж ойлгож байгаа шүү дээ. Тэзүүгийн санхүүжилтийн шийдвэрлэгдсэн. За тэзүү хийх бол нэг асуудал. Гол нь энийг зөв зохион байгуулахгүй бол дахиад үр ашиггүй зардлага гарна. Одоо яам болгон дээр байгаа тэзүү зураг төсвүүдийг сая татаж авч ийн л дээ. Тэгээ уг нь бол ингээд зураг байна. Гэхдээ магадлалын шинээр хийлгэгддэг ч юм уу. Ингээд сэргээгээд аваад болно шүү дээ бид нар. Тэгээ яам болгон дээр үр ашиггүй зардал гаргаа өнгөрсөн хугацаанд хийгдсэн хэрэггүй нэг тэзүү зураг төсвөө үлдсэн. Түүн шиг зөвхөн тэзүү хийлгээд дуусах биш, санхүүжилтийн их үүсвэрийг шийдвэрлэх механизмтайгаа одоо ингээд хамтд нь шийдвэрлээд явахгүй бол бас нэг юм зүгээр л нэг тэзүү боловсруулалт өнгөрч болохгүй. Мэдээж тэзүү боловсруулалт жийж бид нар нөгөө санхүүжилтийн механизм өөрөө тодорхой болно. Тийм ч учраас энэ тендерийн хууль ер нь бол нөгөө тэзүүтэй зураг төсөвтөө ингээ хамтд нь зарлж болдог нөхцөл рүү оруулах гад бид нар боловсруулсан шүү дээ. Тэгэхээр бид нар тэзүүгийнхаа хийлэх явцдаа санхүүжилтийн шийдвэрлэлд анхаарна. 5 жилийн чиглэл дээр санхүүжилтийн шийдвэрлэгдээгүй бүртлөө нийгмийн хэрэгцээ шаардлага өндөртэй төслүүдийн жигсаалтанд энэ усны бүх төслүүд бичигцээ. Тэгэхээр санхүүжилтийг одоо олох, эрэл хайгуул хийх, одоо холбогдох одоо санаачлалуудыг гаргах ажлыг засгийн газрын зүгээс одоо эхнээс нь тэзүү боловсруулах гэж үе цаг мөчөөс ахуулаад хамтраад ажиллах хэрэгтэй. Тэгжиж хэдүүлээ үр дүнд хүрнэ. Эхнээс нь тэзүү зарлах, даалгавар боловсруулах энэ үеэс нь ахуулаад хамтдаа одоо санхүүжилтийн асуудлаа зэрэгцээд одоо ажил хэрэг болгоод явъя гэж хэлмээр байна. За. Сангийн сайд. Саяч тэзүүгийн талаар ярьсан уу? За, жавхлан сайд. За цаашдаа бид төсөв өөрөө төлөвлөлтийн шатанд батлах шатандаач тэр зөв алдаагүй явъя гэвэл энэ зураг төсөв тэзүү дээрээ бид нар маш сайн анхаарах хэрэгтэй. За энэ жил уг нь 9 сарын 1-нд засгийн газраас өргөн барьсан төсөв дээр бид 40 тэрбум төгрөг нь энэ тэзүү зураг төсөвтөө зориулж төсвөлсөн. За харамсалтай нь одоо бараг хасуулсан 20 үлдсэн байна. За бид төсвийн хуулийн дээр сүүлийн 2 жилийн дотор хийсэн зураг төсөвтөө эмэл төслүүдийг батална гэдээ хуульчилсан. За гэтэл одоо сүүлийн 2 жилийн хийгдсэн зураг төсөв маань бүр улмал цөөрөд байгаа. 3 жилийн өмнө хийгдсэн зураг төсөвтөө одоо ямар ч төсөл хуульчлагдаж батлагдах ёсгүй. Одоо төсвийн хуулиар. Тийм учраас цаашдаа бид энэ зураг төсөв тэзүү дээр одоо маш сайн анхаарал тавьж ач холбогдол өгж. За. Нэмэлт хариулт. Жавхлан сайд. За харин тийм тэгэхээр одоо бид сэдэв даргаыг тэр талаас нь би хэлж байгаа болов уу гэж бодож байна. Энэ зураг төсөв дээр илүү их анхаарыг энэ дээр одоо ач холбогдол өгье. Хэрвээ бид одоо хөрөнгө оруулалт хэрэгтэйлж байгаа бол зураг төсөв маань одоо яг норм журам стандартынхаа дагуу сүүлийн 2 жил хийгдсэн ийм л одоо төсөл цаашаага бод хөрөнгө оруулалт болж эдийн засгийн өсөлтийг авчрах хэрэгтэй юм байна. Тэгээ энэ дээр одоо эдийн засгийн байнгын орон даргын хувьд таны хэлж байгаатай санал нийлж байна. За, Сэдвэр Жигшүүн тодруулъя. За өмч хөвчлөлтөөр хэн ярих вэ? Өвчрөл сайд ярих вэ? Өвчрөл сайдыг хариулахыг хүсэж байна. За тэгээд хэдийн санал хэлье. За сэргийгдэх эрчим хүчний төслөө эргэж харахгүй бол одоогийн энэ эрчим хүчний хуулиар одоогийн энэ эрчим хүчний яамд өгч байгаа юу ачааллаар бол энэ бол явахгүй. Энэ сэргийгдэх эрчим хүч гэдгийг одоо ер нь ярихаа болох хэрэгтэй. Одоо хийж чадахгүй юм чинь. Тэгэхээр говьд бол одоо өчтөчнөө нар сэлхний эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх бүрэн боломж багт. Одоо олж чадахгүй байгаа учраас энийг ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ кокс химийн үйлдвэр одоо яаралтай ашиглалтанд оруулах хэрэгтэй байна. Өдийн цайгаа одоо 26 оноос өгөөд эхэлчих хэрэгтэй байна. За тэгээд энэ хууль зүйн дотоод хэргийн яамд энэ замын хөдөлгөөний дүрмд өөрчлөлт оруулах нэг өсөлт өгсөн байгаа.
За тэгээд энэ дэд үтс хөгжиж байгаа аймагуудаас ийм өсөлт. За жавхлан сайд хариулъя. Сэдв дарга асуултанд хариулъя. Өмч хөгжлийг бид нэг хуучны 90-ад оны үеийн 2000-ад оны үеийн өмч хөгжил гэдэг тэр сэтгүүлсээ бид одоо аль хэдийн салсан байх ёстой. Одоо цүнх барьсан тийм хөгжил гэдэг зүйл өнгөрсөн зуундаа үлдсэн байхаа гэж ингэж бодож байна. Одоо бид нээлттэй хөрөнгөний бирж, хөрөнгөний зах зээл дээр олон нийтийн оролцоог, олон нийтийн хяналтыг хангасан ийм хэлбэрлүүгээ бид явж байгаа. Гэхдээ бид энэ төрийн өмчийн компаниудыг стратегийн хувьд одоо хувьцаат компани болгох, татан буулгах, за эсвэл стратегийн хувьд төрд байх ёстой гэдэг энэ ангиллуудаа их зүү хийх ёстой. 2 жилийн өмнө энэ асуудал мөн одоо хөндөгдөд улсын хурал дээр орж ирээд энэ жагсаалт бол батлагдсан байгаа шүү дээ. За цахилгаан станцууд, за энэ бол стратегийн хувьд төрд байх ёстой, төр энийг эзэмших ёстой. За энэ одоо төрийн банк, одоо хөрөнгөний бирж, хувьцаат компани болох ёстой, олон нийтийн оролцоог хангаж хяналтанд байх ёстой гэдэг. За энэ чиглэл рүү явсан. За татан буулгах ёстой компаниудын жагсаалтыг ч мөн гаргасан. Ашиггүй байгаа зүгээр алдагдал авчирж байгаа ийм аж ахуйн нэгжүүдийг одоо төрийн мэдэлд байлгах шаардлагагүй гэдэг. Тэгэхээр тэр өмч хөвчл гэдэг асуудал бол одоо бас арай өөр хэлбэрээр яригдах ёстой ийм цаг хугацаанд ирсэн байгаа гэдгийг хэлье. Тэгээд яг хөвчл ярих гэж байгаа бол одоо байгаа компаниудыг би дахин хэлье. Яг саяны миний хэлснээр одоо ангиллуудыг нь маш зөв тогтоох ёстой. Стратегийн хувьд төрдөө байлгая. За энийг нь татан буулгая. Энийг нь хувьцаат компани болгоё. За энийг нь бүр одоо хөдөлж борлуулъя ч гэдэг юм уу. Энэ зүйлүүдэд маш зөв тодорхойлох ёстой юм байгаа. За сэдв гишүүн. 1 минут сонгоё. Тэгээд жавхлан сайдаас нэг асуулт жоохот яаж байгаа. 34% нь бол төрдөө. Тэгээд 34 адил нэг 33% нь бол нийт ард түмэд. 33% нь бол Монголын хөрөнгөний биржээрээ харилцаалаад. Тэгээ 34 аль нэг 33-т нийлэхээр одоо дийлэх болохгүй тийм хуулийн заалт байгаа тийм. Тэгэхээр энэ дээр та ямар бодолтой байдаг юм бэ? Энэ дээр бас сангийн яам өөр эдийн засгийн хөгжлийн яам хариулах уу? За түрүүний нөгөө энэ төр хувийн төмслийн хуулиа хэдүүлээ хизээ оруулж ирэх вэ? Учрал сайд энэ дээр одоо нэлийн явсан. Энийг шийдэхгүйгээр одоо төсөвт дарамт үзүүлэхгүйгээр бүсгүүдэд хөгжүүлэх боломж хэцүү байгаа. Тэгээ энэ дээр нэг байр суурь сайн хэлээч. За учир сайд хариулах уу? Учир сайд. Жавхлан сайд. Тэр 33, 34 гэдэг бол компани тухай хууль дээр хяналтын багц 34 дор хаяж байх ёстой гэдэг эндээс гарч ирсэн ийм тоо. Гэхдээ энэ яг аж ахуй нэгж болгон дээр бодлогод нь бас өөр байх ёстой. Энэ тухайн аж ахуй нэгжийн одоо эдийн засгт өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор л одоо энэ асуудал яригдахаас биш нэг удаа хувьчлаад орлого олж ирээд төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэдэг тийм зорилгоор бол байж болохгүй. Тэр бол нэгдүгээр зорилго биш. За тийм учраас яг тухайн аж ахуй нэгж бүр дээрээ энэ бодлогооднууд бол ялгаатай ингэж гарч ирж явах ёстой. Тийм тэгэхээр яг тухайлан яг аж ахуй нэгж компани яриулыг тэр бүр дээр нь ялгаатайгаар л ярих хэрэгтэй. За Очроотой Улаанбаатар.